ихтэй битэр өөдөөсөө за гараа алгыг нийлбэл зогсдог гэсэн. За ихний хөдөлгөөн бол хаалттай соёл хөдөлгөөнийг гүйцэтгэх. Хаалттай соёл. За ихтэйг алхмуудаа зүүн өлөөс эмэгтэйг алхам гаруй өлөөс хийдэг. За удаа стайд гэсэн үг тийм. За ихний хөдөлгөөнийг 2 удаа гүйцэтгэх ёстой. Удаан хурдан удаан хурдан удаан хурдан удаан хурдан 2 удаа бүтэн хийх гэсэн үг. Тэгэхээр нэг бүтэн дээр хэдэн тагтай? 2 тагтай. Тэгэхээр удаан хурдан энэ бол хагас хөдөлгөөн. 1 таг. Дахиад удаан хурдан энэ бол бүтэн хөдөлгөөн болж байна. Тэгэхээр 2 таг. Тэгэхээр 2 удаа давтах гэдэг нь 4 таг зарцуулах гэсэн. 4 таг. Тэгэхээр юу 3 удаан хурдан удаан энэ хөдөлгөөний энэ хэсгээс хараа шүү. Алхамтын дараа ийм темп гэсэн. Темп. Алхам темп. Босоо хоёртой төстэй гэсэн үү? Алхам темп. Алхам темп. Алхам темп. Энтэй жоо төстэй гэсэн. За энэ хаалттай соёл хөдөлгөөнийг хийсэн дараа эрвээх алхмыг гүйцэтгэв. За эрвээх алхам бол хүчин шугамын дагуу гүйцэтгэдэг. За ихтэй бит хоёрын ихний алхам диагонал шугам руу гүйцэтгэв. Диагонал. За тэгээд хурдан. Тэгээд алхам хурдан өөдөөс. Дахиад алхам темп. Мөн ижигхэн энэ эрвээх хөдөлгөөнийг 2 удаа гүйцэтгэв. 2 удаа гүйцэтгэх нь адилхан 4 таг гэсэн. 4 таг. За тэгэхээр гарын байдлыг хараараа алхам темп. Гарыг сайн дэлгэж үү. Зарим бүжгүүдээр бид нар гарыг диагонал шугам дээр ярьж дуусгаж байна. Диагонал шугам. Тэгвэл энэ дээр болохоор бид нар яг хэтрүүлдэг. Хэтрж байгаа үйлдэл нь юу гэхээр бие байдлаас хамаарч бие маань ингэж эргэж өгч байгаа учраас гарын байдлыг дэрж байгаа. Шугамд авах. Хэрвээ диагонал шугам дээр ирвэл гармаа диагонал шугам болж. Ингэж ирж байгаа учраас яаж дагаад хөдөлж ирсэн. 3 алхам темп.